хуулийн төслээр хувийн хвшлийн баяжуулах, боловсруулах үйлдвэрлэлүүдийг дэмжих зохицуултууд оруулж өгч байгаа. За энэ бол сайн зүйл юм. Би бол энэ талаас нь бол дэмжиж байгаа. Гэхдээ гуйд дагаж хүзүү өгчээр нүүрсний аптек гэрээний томсгосон хувилбар шиг зүйл бочих байдаг гэж харж байгаа. Өнгөрсөн хугацаанд бид нэр тэр нүүрсний аптек гэрээнээс ямар хохирол хохиролтой болж татсан юм бэ? Эрдэнэс 5-7 компани 5 их найд гэргийн хохиролтой болоод хоцорсон байна. Яагаад гэвэл аптек гэрээгээр бид нар 1 тонн нүүрсийг дэлхийн зах зээл дээр $180-190 байхад $60 гэрээ байгуулсан. Тэр байтугай нэг ширхэг далхыг 25,000 төгрөгөөр нийлүүлжсэн гэсэн яриач байдаг шүү дээ. Ийм нөхцөл байдалд орчих зүйлүүдийг бид нар одоо ингээ хөөцлөх гэж сууж байгаа гэж би зүйл харж байгаа шүү. Энэ нь бол уул уурхайн бүтээгдэхүүн болоод хувирч байгаа. Одоо нүүрс биш бүр. Зис орно, жонш орно, төмөр. Энэ хуулийн төслийн 14-гийн 6-ад уул уурхайн бүтээгдэхүүний чанар үнийн индексээс хамаарж биржийн үнд өөрчлөлт оруулж болно. Тэр нь уул уурхайн бүтээгдэхүүн гэж чинь. Бүр гаргалгаатгаа шүү. Одоо бүр хууль журам бүр цаашаа болсон. Гэрээгээр зохицуулах нь. Нүнэ. Ингэж гаргалгаа гаргасан зүйл чинь хулгай том хувилбарлуул хөтлөөж явчих юм шүү. Инээсээ бид нар яаж хамгаалж чадах юм? Энийг хэн батлан даах юм? Одоо яг төслөр бол тэгжэл уншигдэж байна. Хууль байгалийн баялагийг ашиглахын тулд хууль гаргаж байгаа. Үнэн. Хууль гараад тэрийгэ мөрдөж байгалийн баялагаас ашигч мөрдөх гэж байгаа зорилго нь зөв. Хууль чинь тодорхой байх ёстой байх ёстой. Тодорхой бос байдал чинь түүнийг дагсан журам гэрээ тэр зүйлүүд чинь өнөөдөр аптек гэдэг нэг тийм хүний ич болсон хулгай болсон зүйлрүүд хөтлөөд байгаа шүү дээ. Тэгвэл яагаад бид нар ахаад энэ алдаанаас суралцахгүй ийм зүйл рүү чиглүүлсэн хууль эрх зүйн зохицуултуудыг оруулж ирж байгаа юм бэ? Ийм зүйл болохгүй шин батлан даах юм. Энэ дээр над нэг хариулт өгөөч. За хоёрдугаарт нь бид уул уурхайн бүтээгдэхүүнийхээ баяжмлынхаа агуулгыг хэрхэн тодорхойлж байгаа? Би тодорхой асууна. Зэсийн баяжмал, молибдены баяжмал, төмрийн баяжмал, жонш. Энэ бүхэн чин агуулгаас хамаарсан өөр өөрийн үнэтэй бас. Өнгөрсөн жил хэдэн сая тонн нүүрс зэсийн баяжмал байгалийн уул уурхайн бүтээгдэхүүнийг бид нар экспортод гаргасан. Түүнээс хэдэн тонноос дээж авч агуулгын тодорхойлсон. Энэ бүхнийг бид нар хянж чадж байгаа юм уу? Энийн чинь цаана бас том асуудал яригддаг шүү. Бас суулгаатай болов асуудал. Энэ бүхнийгээ бид нар бас энэ биржийн тухай хуулинд оруулж өгч зохицуулах боломж байхгүй байсан юм уу? За энэ дээр хариулт тодорхойлох юм. За тэр хуулийн дээр бид нар индексжүүлж байгаа нэг юм байгаамаа гişүнэ. Одоо байгаа хууль маань бид байгалийн баялгаа хилтод болгоцсон. Тэгэхдээ нэлээ бас хатуу ширүү юм залтууд орцсон байна. Үн өсч явах үед манай биржийн одоо зохицуулт маань сайн яваад байна. Үн унжаах үед бирж маань таг зогсчихлаа. Одоо яах вэ? Ийм байж болохгүй. Тэгэхээр бирж бол өөрөө энэ одоо санхүүгийн зуучлагч ийм байгууллага өсч явах үед ч тэр, унжаах үед ч тэр явж л байх хэрэгтэй. Ийм л одоо уян хатан бид ямар ч тохиолдолд энэ байгалийн баялгаа нийтэд ил тод биржээр явуулдаг байх энэ зарчим руу л оруулж байгаа. Тийм учраас индексжүүлж байгаа. Өсч явах ч гэсэн дагж идэг, унжаах ч гэсэн дагж идэг. Тэгэхгүй ингээд өндөр байх үед өсч явах үед автсан, зарцсан. За тэгээд ингээд 6 сарын дараа тэнд аваач өгнө, ганц мод дээр аваач өгнө, одоо ханги дээр аваач өгнө, тэнд аваач өгнө гэж заасан байж идэг. Энэ хооронд үн уунахаар одоо таг зогсчдаг. Одоо яг ийм байдалтай л байгаа. Тэгэхээр өнөөдөр бүх юм шийдэгдэж байгаа биш. Цаашдаач бид одоо үеийн үед энэ бирж гэдэг юм амьд байлгахын тулд
одоо бүхий л боломжууд дээр нийтэд ил тод энэ өөрөө ингээд амьд явж яадаг энэ боломжуудаа л хуульчилж байгаа юм. Тэрнээс биш одоо тэр үн ашиг бол дараагийн асуудал. Нэгдүгээрт энэ байгалийн баялаг өөрөө бииржээр олон нийтийн өмнө ил тод байх ёстой шүү гэдэг энэ зарчмаа улам их одоо чанаржуулж байгаа гэсэн үг. Чанаржуулж байгаа гэсэн үг. Одоо ингээд үн буугаад ирэхээр буцаагаад ингээд далд ийм хар зах руу яваад орчдөг байж болохгүй. Харин ч унжаагч тэр өсөж явагч тэр илүү их сонирхолтой тэнд улам л одоо буцалж яадаг ийм зарчим руу н оруулж байгаа л гэж ингэж харж байгаа. За тэр аптек гэдэг. Аптек тэр өнгөрсөн түүхүүд бол хар түүхэлдээсэ. Бид нар энийг зөндөө одоо ил тод бүгдээрээ ингэ шүүс. За гэхдээ энэ бол бас бидний хувьд хөгжлийн том боломж тэнд байсаар байгаа. Бид төсвөөсөө шийддэг асуудлуудаа улам хомж байгаа. За гэтэл энэ газрын хөрсөн дор байдаг энэ одоо түүхийдээ баялаг болгож чадахгүй ингээд байсаар байх. За ажил дээр эрдэс байлгийн ам намчинсруу. За Батлууд гишүүний асуултанд нэмж тайлбар өгье. Үндсэндээ биржээр арилжаалах бүтээгдэхүүний чанарын хяналтыг бол 13 дугаар зүйл дээр бүхэл бүтэн зүйл болгоо заагаад өгсөн байна. Энэ дээр бол чанарын хяналт тавих асуудлыг бол хөрөнгөний бирж дээр хяналтын тавихаар бол заагдсан байдаг. За ер нь бол Монгол улсын хэмжээнд бол гайлаар гарч байгаа бүтээгдэхүүний чанарын хяналтыг бол гайлын төв лаборатори бол үндсэндээ хяналтын тавьж байгаа. За мөн гайлын ерөнхий газрын гайлын хяналтын лабораторийн нөгөө итгэмжлэл авсан лабораториудаар тэг маш тодорхой хариулт. За ажлын хэсгийн 9-р микрофон. Энэ гишүүдийн шаардлага ер нь зөв шүү. Заавал албатай юм шиг оногдсон минутанд багтааж нэг бахан оршилтой тойруулсан баг асуулт асуусан хүн маттал ингэ тойруулж хариулдаг хариултал бол тодорхой хариулт. Тоо. за 3,000-аас 5,000 тонн тутамд бол нэг дээж авч байгаа. За бид нар бол хуульд давсан журмуудаар их олон асуудал зохицуулж байгаа. Тэр нь их алдаа дутагдал гаргаж байгаа. Бас нөгөө хулгай зэлгийн нийгмийн болж өгөхгүй байгаа бүх зүйлд үүнтэй холбоотой гэж ярьж байгаа. Одоо бүр цаашлаад гэрээгээ зохицуулдаг байж болохгүй. Хууль бол тодорхой байх ёстой. Тэгэхээр энэ одоо хуулийн төслийг одоо яах ёстой юм бол би бол илүү тийм товч тодорхой байж ээж энэ уул уурхайн баялагийг зүй зохистой ашиглах, буцаагаад нийгэм дөгөөжтэй салбарт нь хөрөнгө оруулалт хийдэг байх, янз бүрийн хулгай зэлгий байхгүй болох ёстой гэж бодож байгаа. Манай гайлынхан мэрэгжлийн газрынхан бити худлаа ярьцгаагаараа та нар. Зэсийн баяжмал 6.9 сая тонн гарсан. Та нар 10,000 тоннд л агуулгын хөв тодорхойлсон байгаа шүү. Ийм худлаа мэдээллийг гишүүдэд өгөө сууж байгаа өнөөдөр. Боддоо 6.9 сая тонны 10,000-нд агуулгын хөв. За одоо би бас нэг удаа дараа хэлээд байгаа нэг зүйлийн засгийн газар яаралтай горим гэдэг нэрийн дор маш том хуулиудыг, маш том асуудлыг бас оруулж ирж байна. Ер нь засгийн газрын шийдвэр гаргах процесс дээр хууль зүйн талаас хууль зүйн сайд, хууль зүйн яам, төсөв санхүү талаас сангийн сайд, сангийн яам, захиргааны хяналт талаасаа засгийн газрын хэрэг эрхлэх газар, хэрэг эрхлэхийн сайд хяналт тавьж зөвшөөрсөн бичиг өгсөн үндсэн дээр энэ хуулийн төслүүд өргөн баригддаг байх ёстой. Яралтай гурмаар орж ирж байгаа хуулийн төслүүд дээр, тогтооллын төслүүд дээр мэдээж энэ гурван яам, энэ гурван сайд гарын үсэг зурсан бичгтэйгээ хамт орж ирдэг. Гэхдээ орж ирсэн төсөл нь өнөөдөр улсын их хурал дээр засаж, сайжруулах, нягтлах, бүр төрөвт хийхэд олон нийтийн дунд хилцүүлэг зохион байгуулах шаардлага үүсгэхэд байна. Энийг нэгтлэхгүйгээр яралтай гормоор өргөцсөн төслүүд нь өнөөдөр ингэж хэрүүл дагуулад явж байна. Одоо маш олон төслийг буцаах шаардлагатай зүйлс байна. Тэгээ буцаагаад төхөр улсын их хурал нь өргөн барьсан төслийг авдаггүй. Эсвэл улсын их хурал нь засгийн газрынхаа бодлогыг дэмжсэнгүй гэдэг асуудал үүсэж идэг.
Тэгээ гадаа гарахаараа улсын хурал дээр өргөн барьсан төсөл хэлцүүлэхгүй байна гэдээ яриа сууж идэг. Энэ байдлыг одоо таслан зогсооноо. Манай улсын хурлын гишүүдийн шүүмжлэлтэй би санал нэг баг юм. Улсын хурал засгийн газрын хуулийн тасаг шиг ажиллахгүй. Зарим зүйл дээр хатуу байр суурьаа илэрхийлж буцаах тэр эрхээ хэрэгжүүлнэ гэдэг ийм л байр суурьтай байгаа. Одоо бүр амар юм болох нь хуулийн шаардлага хангаагүй төслүүд өргөн барьчаад одоо улсын хурлын нэг авч хэлцүүлэхгүй байна гэж хэвлэлд яриа зогсож идэг болсон байна. Хайр найргүй буцаахын асуудал дээр хандсан шүү. Би анхааруулж хэллээ шүү. Бас засгийн газар маань ажил хийх гээд байгаа гэдэг бодлоор асуудлыг нь дэмжих гээд хичээгээд ажиллаад байх тусам буруу зүрүү асуудалд хандж байна. Одоо бүр нөгөө даварсаар давгийн оронд гихчээр өөрөөсөө хууль хэрэгжүүлэхгүй хуулийн шаардлагыг хангахгүйгээр хуулийн төслүүд өргөн барьчаад одоо хилцсэн өгч байна. Зөвшөөрлийн хуулийг дагаад эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах гээд ороод ирж байгаа байдал өөрөө ариун явдал муу юм уу биш юм уу? Би энэ гишүүдийн шүүмжлэлтэй санал нэг байгаа шүү.